Хэрхэн Gmail аккаунт нээх вэ? Та эхлээд gmail.com гэж өөрийнхөө браузер дээр бичиж ороод үүний дараа баруун дээдлийн болонд харагдах цэнхэр бичгээр дараад for my personal use буюу дараагийнхын товчийн дараад Google аккаунтаа нээн гэсэн үг. Эхний хэсэг дээр харагдаж байгаагаар нэр бичнэ, дараа нь өөрийнхөө овгийг бичнэ. Энэ хэсэг дээр өөрийнхөө төрсөн сарыг оруулаад, төрсөн өдрөө оруулаад, төрсөн жилээ бичиж өгнө. Доод хэсэг дээр болохоор та хүүсээ сонгоно. Эрэгтэй, эмэгтэй, эсвэл хэлэхгүй байсан ч болно гэсэн үг. Үүний дараа та өөрийн мэйл хаягаа үүсгэн цаанаас нөгөөгдсөн хэсгээс сонгож болно. Эсвэл та өөрийнхөө хүсэлтээр өөрөө зохиогоод бичиж болно гэсэн үг. Хэрв танд дараах алдаа гарч ирэх юм бол энэ хаяг нээгдсэн байгаа учраас та өөрчилж оруулах боломжтой гэсэн үг. Жишээ нь одоо 15 гэд нэмээд бичих юм бол энэ ингээд цаашаа болно гэсэн үг. За энэ хэсэгт болохоор та өөрийнхөө нууц үгийг хийн. Эхнийх дээрээ нууц үгээ, хоёр дахь дээрээ нууц үгээ дахиж давтаж яг ижилхэн оруулах ёстой. Дээдл доотлол хоёулаа адилхан байх ёстой гэдэг шүү. За дараад нь энэ хэсэг дээр болохоор өөрийнхөө утасны ашиглаж байгаа утасныхаа дугаарыг оруулна. За ингэснээр таны утсан дээр чинь 6 оронтой тоо ирнэ. Тэр 6 оронтой тоог та энэ бичээд цааш үргэлжлүүлэхийг дарна. За энэ хэсэгт та өөрийгөө хамгаалсан имэйл оруулах боломжтой, эсвэл энийг зүгээр алгасан ч болно гэсэн үг. За ингээд таны Gmail аккаунт нээгдлээ.